бацгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлт энэ цаг мөчид ээлжид шинэхэн дугаараа та бүхэндээ төлөвлөж байна. Ижидээ орчлон баян өөрөө хэдий 60 гаруй насыг насалсан ч гэсэндээ ижидийн үргэлж нэлхааран байж энэрл хайрн дээдийг нь магтандуулж энэ цаг мөчид төрсөн өдрийн баярын тохиож байгаа хайртай ээж Цэрэнжидтэй 93 насны баярын мэндийг хүргэн наран цогт охин уран чимэг нарынхан зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Хамтдаа дотогшоорж өндөр настай буурайгийн өнөөдрийн төрсөн өдрийн баярыг нь хуваалццгаая. Сайн байцгаана уу? Сайхан үлжиж байна уу та бүхэн минь? Цэрэнжид гэж хүн байна уу? За манай мэдчилгээ хүргэлт үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид амралтын өдрийн цоо шинэхэн дугаараа үргэлжлүүлэхээр яг одоо Цэрэнжид эмээг зорин хөрөлцөн ирээд байна. Эрхэн буураатай энэ өдрийн мэнд хүргье. Ая тухта сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж байна. Сайхан байна. Өндөр байна миний хэдэн. Алба өндөр сайн байна эмээ. Эмээ өнөөдөр 11 сарын 15-наа. Ямар баяр вэ? Тэгэхгүй би тэгэхгүй. Төрсөн. Миний төрсөн өдөр л 15 юм. Эмээ одоо ер нь нас өдөр хэдийг зооглож байгаа бол 94 насыг зооглож байна уу? Тийм. Тэгэхээр охин нь гартаа айгүй том цэцэг барьчихсан байна. За. Ирсэн учир юу вэ гэвэл эмээдээ төрсөн өдрийн минь хүрэх гэж байна. Яг одоо үзэж суугаа таныг таньдаг эрхэм дотны хүүхдүүд өр хүүхдүүдийнх нь нэрийн өмнөөс нартад мэндэлсэн нандан сайхан өдөр төрсөн өдрийн минь хүргье. За баярлалаа. Их баярлалаа. Эмээ охинд нь нэг хүн даалгавар өгсөө. За. Очоод энэ Цэрэнжид гээд хөөрхөн эмээг баярлуулаад өгөөрэй гэсэн шүү. За. Одоо хоёулаа их олон хүмүүс үзэж байгаа болов эмээ ер нь хэдэн хүүхэд төрүүлж өсгөв? 12. Ингээд харсан чинь алдар тэхийн 1-2 дугаар одон дээрээс нь бүр тэнгэрт байдаг алтан гадас ингэрт нь гэлэлцчихсэн их сайхан буурай вэ шүү дээ. 12 хүүхэд төрүүлж өсгсөн ачлалтай сайхан ижид төрсөн өдрийн мэнд хүргээд охинд нь хин ийм бэлэг өгөөд явуулсан болоо. За хөөшөө. Хинээс гэж бодож чинь та? Одоо мэдэхгүй. Танихгүй ч өөрөө мэд юм үзэхгүй болохоор. Би одоо зүгээр өсөн чиг юм үзэх байгаад хоёр чих юм дуулгаан байсан. Хэцүү юм аа. Тэгтээ эмээ их сайхан байна шүү. 94 нас гэдэг их сайхан ануухан гоё харагдаж байна эмээ. Тэгэхээр хин бэлэг өгөөд явуулсан бол гэдгийг огт мэдэхгүй байгаа. Тийм. Энэ нөгөө гинтийн бэлэг гэдэг байхгүй. Гинт орж ирэл баярлуулдаг. За. Тэгээд танд хин бэлэг явуулсан бэ гэдгийг одоо охин нь хэлэх гэж байна. За. Тэгтээ эхлээд танд гоё мэдчилгээний үг уншиж өгнө. За. Та минь их сайн сонсвол бэлэг хинээс явуулсан их тодорхой болно шүү. За юу эмээ? За. Эмээ, уран чимэг гэж хүн таних уу? Таньна. Ямар хүн бэ? Манай охин. Охин нь хэд хүүхдний бэ? Хэд дэх охин? 9 дэх. 5 охинтой 7 хүүхдтэй хүн шүү дээ би. Уран чимэг ихч маань өөрөө одоо бараг 60 гарчихсан. Тэгсэ. Тэгтээ энэ ижидээ орчлон чинь их баян шүү дээ. Ижийн амьд сэрүүн байхад үргэлжил ижидээ нэлхааран байдаг юм хон. Энэ цаг мөчид охин нь гоё гинтийн бэлэг өгөөд явуулсан байна. Ээжтэй төрсөн өдрийн мэнд хүргэе гинэ. За хөөрхөн. Тэгээд мэдчилгээнийх нь үгийг уншиж өгье. Ингэртэй сонсороо та минь. Элгэндэн нааж энэ орчлонд төрүүлж өсгсөн ээж минь та сайн сууж байна уу? 10 сар хевлийдэн тээж ангар уургийг надад цаттал хөхөөлсөн алтан дэлхийг наддаа таниулсан авралын шүтэн ижи бурхан минь ээ. 100 цэцэгсийн дундаас зулайд эрмэн залбирч мөрөгсөн мянган наран дундаас миний л төлөө мандаж гэрэлтсэн миний ээжи миний шүтэн юм аа. Элсэн говийн ширхгийн тоогоор ээждээ охин нь дэндүү их хайртай шүү.
Эвэлсэн сүүхтэн залгилж энэ орчлонд хүн болсон учраас ээж минь та наддаа бурхнаас ч илүү үнэтэй юм шүү. Халуун хевлид тань бүрэлдсэн учраас хайрлахгүй байхын аргагүй юм аа миний ээж. Хамаг сайхан бүхнийг тань хүртсэн учраас хүндлэхгүй байхын аргагүй юм аа. Таньда баярлалаа. 12 хүүхдээ эсэм минь төрүүлж өсгөж өдөө зэрэгтээ биднийхэн төлөө бүхнийг зориулсан өндөр насыг наслан сууга эрхэм ижидэ охин нь хязгааргүй хайртай шүү. Төрсөн өдрийн минь хүргийгээд таны хүргэн наран цогтын гэр бүлээс охин уран чимэг нар нь гой бэлэг өгөөд явуулсан байна. За баярлалаа. За тэгээд эмээдээ гой төрсөн өдрийн минь хүргээд энэ бэлгийг гардуулж байна. Хүлээн авна уу? Эмээ төрсөн өдрийн бэлүү лама үлээж ийсэн үү? Охин нь одоо төрсөн өдрийн дуу дуулж өг гэсэн юм чинь дуулж өгөхөөс энэ айгүй гой амттай тоорд өгөөд явуулсан байна. Тэгээ намайг заавал ээж маань төрсөн өдрийн дуу дуулж өгөрөө гэсэн шүү. Төрсөн өдрийн минь хүрээги. Төрсөн өдрийн минь хүрээги. Төрсөн өдрийн минь хүрги хайртай эмээдээ. Төрсөн өдрийн минь хүрээги. зүрхнээсээ аяс ээжи буэ намучи надтай хамт ихрэж насны хороо ойран жаргана Эмээ ийм бэлэг өмнө авч ийсэн үү? Гайгүй. Охин нь одоо тэндээс нөгөө утсанд бичлэг хийж байгаа байхгүй юу? За. Таныг нөгөө уран чимэг охин нь үзээд хүргэн нь үзээд сууж байгаа. Тэр хоёртаа баярлаа гэд хэлээ. За баярлаа гэж хэлээ. Ааха. За одоо юу? Тий яг одоо охин нь ингээ гоё бариад өгөн та гоё хүүхдүүдтэй хандаад. Туутай хайр хүүхдүүдтэй баярлаа. Уран чимэг наран цогтын гоо. За тэгээ нэрийг хэлэх мартаж байгаа. Ааха. Ингээ нэг мөнх зүйл энэ хэд тэр хэд хүүхдүүдэд маш их баярлалаа. Одоо тэгээ нэг юм хэлэхлээр орж ирэл юм хэлэхлээр мартаж чад байх чинь. Тийм аргагүй. Тийм хайч болох юм байна. За тэгээд энэ жилийн төрсөн өдрийг урнаа ихч таныг чихтэйгэн гой баярлаарай. Явуулсан тортыг маань идээд их гой баярлаарай гэсэн шүү. За. Зүүнийн сүүгчөрч урсах он жилүүдийн урсгал зүгээрэл та минь дэрэгдэн байж хайрлаарай миний эмээ. Ээжээ дуудах болгондоо л баярлдаг. Ижил хідэн үрстэй та минь урт наслаарай эмээ. 100 наслаад 6-даан таяг дулаарай гэдэг Монгол түмний сайхан эрүүлийн үгийг үргэе. Үзэн суугаа эрхэм үзэгчдэд эмээгийнхэн өндөр сайхан насыг хүртэх болтгоо гэсэн эрүүл үргэе эмээ. Сайхан баярлаарай. За баярлалаа. За баярлалаа. Сайхан баярлалаа. өөрөө тэлэрхэмээрэлзат өнгөн цагаа өргөн тал зэллийн үцэгдээд чодом юмда миний хайртай хороо алган дээрээ бөмбөрүүсээ айлын хооронд үрсээ атай буурал ээжихээ ачиг яаж хариуламдаа атай буурал ээжихээ ачиг яаж